Мэдээлэл ярьж байгаа учраас нэг хэдэн санал хэлье. За төсвийн урсгал зардлыг 24% барина гэд одоо энэ тоог бодож байгаад одоо авчиж ирээд тавьчихсан. Одоо эргээд юм шийдээ гэхээр одоо энэ олон гишүүд хэлж जैन цалин хөлс нэмээ, тэтгэвэр тэтгэмж нэмээ гэдэг энэ олон шаардлагуудыг хэрж байна. Тэгээ энэ болгоныг шийдээ гэхээр бид нар өөрсдөө тэг тавиад төсвийнхаа урсгал зардлыг 24% барина, 24.1 болчиход энэ одоо энэс илүү нэмэхгүй гэдэг нэг юм байдалтай байгаа. Тийм учраас бол энийг бол одоо би өөрчлөх шаардлагатай. Үнэхээр одоо тэр багш нарынхаа, эмчнэрийнхаа, ахмадуудынхаа тэтгэвэр цалиг нэмийг бол энэ төсвийн өрөөнөө барьсан нэг хуурай тоогоо эргэж харуул яасан бэ? Нэг. Хоёрдугаарт эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санг төсвийн бүрэлдэхүүнд оруулж агаад тэгээ урсгал зардал гэж үзээд ингэ яваад байгаа. Энэ өөрөө хоёр сан чинь өөрөө даатгал төлөгчдийн тусдаа бие даасан байх ёстой сан байхгүй юу? Тэгээ төсвийнхаа бүрэлдэхүүнд орсноос болоод урсгал зардал мэтээр харагдаад тэгээ ингээ урсгал зардлыг өндөр мэт харагдуулаад байгаа. Нэг талаар бол хүүхдийн тоо өсөж байгаа. Босрлын сайд хэлж илээ 29 мянган одоо хүүхдээр одоо энэ жил өсөж байгаа гэж. Эрүүл мэндийн одоо үзлэг үйлчлэгээний тоо бол нэмэгдэж байгаа. Сүүлийн 3-4 жилийн дотор бол үнэгүй үздэг одоо үзлэг шинжилгээ бол 2-3 дахин өссөн. Ачааллын нэмээд байгаа. Энэ бол сайн. Гэхдээ цаашдаа энийгээ хэвээрээ барьж явыг бол бид нар ийшээ эрүүл мэндийн салбар болон босрлын салбар руу зардал төсөв хөрөнгөний нэмж өгөхөөс аргагүй. Одоо манай зарим гишүүд бол нэг амаараа болохоор урсгал зардлыг хас тана гэж хэлчихэд нөгөө амаараа болохоор цалингаа нэмгээд ах юм. Энд ч ерөөсөө нэг л зүйл шүү дээ. Тийм учраас хэдүүлээ бүгдээрээ санал нэгтэй байгаа бол урсгал зардлаа хатуу тоондоо барьдаг юмаа засаад тэгээ цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн салбарууд нь төсвийг нэмээд өгөө гişүүдээ. За хоёрдугаарт энэ төсвийн доктортой байдлын зөвлөлөөс бас чухал юу өгсөн байлаа. Бид нар чинь нөгөө ирээдүйн сангийнхаа мөнгийг Англи, Францын банкудад 3.3-аас 4.3% хадгалж байгаа. Өөрсдөө гадаадаас мөнгө авч бонд босгох болохоор 6-7-8% авч байгаа. Энэ дундын хүүгийн зардал чинь өөрөө төсвийн зардлыг өсгöd байна гэж энэ бодит дүгнэлт. Ахмадууд маань тэтгэврийн зээлийг 18-19% авч байна. Бид нар өөрсдийнхөө мөнгийг гадаад хадгалах болохоор 3-4% хадгалж байгаа. Тэгээ энэ дээр одоо манай Монгол банк болон энэ сангийн яам маневр зохицуулт их боломж байна уу? Бид нар өөрсдөө гадаадд бага мөнгөөр хадгалчаа буцаж авахдаа өндөр мөнгөөр аваад байгаа чинь өөрөө энэ төсвийн зардалд бол нэлээд бас одоо хувь эзлээд байна шүү дээ гэдгийг бол би бас анхааруулж хэлмээр байна. За дараагийн асуудал нь авах ёстой татваруудаа ер нь авч чадж гэнэ үү? Олох ёстой орлогуудаа авч чадж гэнэ үү? Нөгөө оюу толгойн татврын авлагууд юу болсон бэ? Өчигдөр одоо баг 1 их 80 төгрөгийн одоо олон улсын арбитрийн шүүхөөр онвол 1 их 80-ыг баг эргэж төлөх хэмжээнд орчиж магадгүй өтер гэдэг зүйлийг ярьж байна л. Алт хамгийн өндөр байгаа. Алтны үн түүхэндээ байгаагаар. Алт тушаалд эрс багассан байна. Татвар төлөлтөнд нь эрс багассан байна. Энийг дагаад. Тийм учраас одоо энэ алтны уул уурхай энэ байгаль орчин сүйтгэхэд байгаа энэ том компаниуд нь ашиг олж байгаа компаниудаа арга хэмжээ авдаг юм байна. Хууль хяналтын байгууллагын хаагур нь ажилт юм бэ. Алтаа тушаахгүй. Тэгээ бидний цалин тавих мөнгө байхгүй, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй ингээд сууж байдаг. Тийм учраас нөгөө талаас нь төсвийнхээ орлого талынхаа юмыг дайчилж байгаа мөг юм. Ийм одоо саналуудыг бас хэлмээр юм. Тэгээд энэ олон одоо санал гомдол хүсэлт ирүүлээд байгаа босрлын салбарынхан байна, эрүүл мэндийнхэн байна, ажил хаялт тэмцэлтээр тулцсан байж байна. Ахмадууд гадаа одоо жагсаал цуглаа хийгээ суудсан байж байна. Тэтгэврийн зээлийн одоо тоглоом шиг арилжааны банкуд руу хийгээ аяжчихсан. Би бол Монгол банкны захирал бол хариуцлагагүй мэдгэл хийж гэж бодож байгаа. Ахмадын тэтгэврийн зээл Монгол банкнд одоо хамаагүй болсон гэж яриа сууж байгаа байхгүй. Бусад зээл нь хамаатай. Ийм одоо зүйлийг бол одоо би анхааруулж хэлмээр байна.